Сүүлийн жилүүдэд Монгол улсын төмөр замын тээврийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн. Гисэн хэдийч дэд бүтцийн хүчин чадал, техникийн шинжилэлд удаашралтай байгаа нь салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Төмөр замын гол асуудлуудын нэг нь хуучирсан дэд бүтц юм. Ашиглалтанд нэлээд удаан хугацаа болсон төмөр зам, гүүр, түнэл зэрэг нь засвар үйлчлэгээ шаардах нэлбэг. Энэ нь тээврийн хурдыг бууруулж эрсдэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Ялангуяа манай улс бол өөрөө далаад гарцгүй улс орн. За далаад гарцгүй улс орны хувьд бол төмөр замын үйл ажиллагаа бол хамгийн чухал байдаг. За тэр утгаараа цаашдаа энэ төмөр замын хөгжил ямар байх вэ? Энэ төмөр замчид бэлэн үү? Бүтээн байгуулалтанд бид хэрхэн яаж оролцох ёстой вэ гэдэг асуудлууд яригдана. Ер нь яг төмөр замд одоо ганцхан төмөр замч гэлтгүү нэг одоо Монгол улс тулгамдж байгаа нэг асуудал өөрөө энэ хүний нөөцийн тодгомжлын асуудал байна. Бүх салбарт одоо хүний нөөц дутагдж байгаа учраас эрэлт үүсгэж байна. Түүнчлэн хүний нөөцийн асуудал мөн анхаарал татаж байна. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тэдний доктортой ажиллуулах ур чадварыг дээшлүүлэх нь салбарын ирээдүйн хөгжлийн чухал үндэс юм а. Засгийн газрын зүгээс төмөр замын салбарыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ч үр дүн шуурхай гарахгүй байна. Төмөр замын салбартаа нийтдээ 16,000 гарчим одоо ажилтнууд ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр Монгол улсын одоо төмөр замын талаар баримтлах бодлогын хүрээнд Монгол улсын их хурл, Монгол улсын засгийн газраас нэлээдгүй одоо арга хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа. За энэ одоо хүрээнд нийт 20,000 орчим төмөр замчдаар одоо энийг өргөдөх ийм одоо 5 жилийн хугацаанд ийм бүтээн байгуулалтын ажил Монгол улсад хийгдэж байна. Төмөр замчдыг бэлтгэх гэдэг бол бас тийм амар ажил биш л дээ. Төмөр зам өөрөө маш нарийн технологи шаардсан ажил. Төмөр замчдыг бэлтгэх гэдэг бол Монгол улсад одоо төмөр замын сургуулиуд байна. За мөн одоо Москвад бэлдэж байна. За Ленинградад бэлдэж байна. Бас орнуудад бэлдэж байна. Гэхдээ төмөр замчид өнөөдөр 20,000 төмөр замчин хэрэгтэй гэж штэ. Энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд 20,000 төмөр замчин хэрэгтэй гэж хүнд ажиллагчдын цалин хөөс нийгмийн хамгааллыг бол шийдэх нь бол дамжиггүй маа гэж ингэж бодож байна. Төмөр зам бол Монгол улсын эдийн засгийн хувьд хөгжилд бол маш чухал хувь нэмэртэй стратегийн чухал ач холбогдолтой ийм салбар байгаа. Тийм засгийн газраас ч гэсэндээ бүсчилсэн хөгжлийн хүрээнд дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамгийн чухал замуудыг хаана аль чиглэл рүү барих вэ гэдгийг бас мөн сая танилцуулж өнгөрлөө. Тэгээ энэхүү үйл ажиллагааг бас энэхүү үйл явц энэхүү хөгжлийг бас дэмжин оролцож байгаа Фредерик Эбертийн сангийн зүгээс баяртай байна. Тэгээд бид нар бол цаашид ч гэсэндээ үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг дэмжиж ажиллахдаа таатай байх болно. Ийхүү Монгол улсын төмөр замын салбар хөгжлийн томоохон сорилтуудад нүүр тулж байна. Дэд бүтцийг шинжлэх, техникийн дэвшлиг нэвтрүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх зэрэг цогц арга хэмжээ авах нь салбарын доктортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой.